За сайн байна уу? Оо за сайн байна. За ажил зөвлөлд хоолойгоо. Тавлаг сайхан явж байна. За цаанаа цэгтэй танилцахаар хэлээ. За манай үйлдвэр маань болохоор зэрэг одоо түнгэл тосгон буюу мандал сумын 5 дугаар багт барилдаг. Хоногтой бол нэг 5-аас 10 тонны өдөр алтны одоо үндсэн ордын өдөр баяжуулаад ингээд баяжуулах хүчин чадалтай. Planet Gold төслийн суурилж байгаа технологи бол одоо хүндийн хүчний арга дээр суурилсан 60-аас 70% алт барилттай ийм технологи байгаа. Тасралтгүй тэжээл аваад түгээд аваад энэ гэх юм бол нэг хоногтой нэг 45-аас 90 г алт үйлдвэрлэх юм хүчин чадалтай багт. Байгаль орчинд хал багтай. За химийн бодис ашигладаг. Тэгээд үр ашигтай юм технологиг суурилуулахыг нь бол зорж ажилласан байгаа. Ийхүү нэгдсэн үндэсний байгууллагын аж үйлдвэр хөгжлийн байгууллагын чиглүүлэг дор Planet Gold Монгол төсөл нь 3 дугаар бүрэлдэхүүний зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж, бичил уурхайн салбарт мөнгө усыг халахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Монгол орны бас нөгөө нөхцөл байдал одоо цаг уурын нөхцөл байдлаас хамаарат өвөл бол бас нөгөө гад ажиллахад хэцүү байдаг. Тийм учраас ерөнхийдөө одоо хүний хөдөлмөр хөнгөвчлөх маягаар энэ одоо туузан дамжуурга гэдэг энэ конвейер системийг бас орлуулж өгöd. Ерөнхийдөө бол хүний гар ажиллагаа байхгүй. Одоо тэгээд бутлангуудаа шууд одоо үйлдвэрлэгээ энэ туузан дамжуургаараа тээвэрлдэг ийм одоо бутлах ийм системийг бол суурилсан байна. Энэ Сэлэнг аймгийн Мандал сумын зүүн хараа хотод яг шижирэг шиг гэдэг нөхөрлөлтөд хамтраад мөн адилын гравитацийн технологитой юм үйлдвэр нэвтрүүлсэн байгаа. За уг үйлдвэр нь бол хоногтой 3-аас 5 тонн яг үндсэн ордын алтны өдөр баяжуулах хүчин чадалтай. Мөн адил одоо алт авалт нь бол нэг 60-аас 70% байх одоо боломжтой. Алтны бичил уурхайд хууль бусаар хэрэглэгдэж байгаа мөнгө уснаас үүдэлтэй хүний эрүүл мэнд, байгаль орчны асуудлууд, түүний сөрөг үр нөлөөг бууруулах, тогтвортой хөгжлийн боломжоор хангах зорилгоор Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны хөтөлбөр болон нэгдсэн үндэсний байгууллагын аж үйлдвэр хөгжлийн байгууллага хамтран Planet Gold хөтөлбөрийн хүрээнд Planet Gold Монгол төслийг 2019 оноос Монгол улсад хэрэгжүүлж байна. Уг төслийг Канадын алтны бичил уурхайн зөвлөл, Монгол улсын байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран гүйцэтгэж байна. Planet Gold Монгол төслийн үр дүнгийн талаарх таны бодол юу вэ? So the Planet Gold Mongolia project has made strong progress in promoting responsible artisanal and small-scale gold mining. We have worked with mining communities in Selenge, Gobi Altai, and Kovd provinces. Overall, the project has built a strong foundation for the sustainable transformation of the sector in Mongolia, and it's reassuring that the government is really behind the results and owns all the results of the project. За Planet Gold Монгол төсөл нь тавьсан зорилтуудынхаа хүрээнд бол амжилттай хэрэгжиж дуусж байна. За Монгол улсын олон улсын гэрээ конвенцэд нэгдсэн үүрэг амлалтуудыг хэрэгжүүлэх, за алтны бичил уурхайд мөнгө усны хэрэглээг бууруулах, алтны бичил уурхайн технологийн сайжруулалт, албажуулалт, бичил уурхайн хэрэгцээ орчийг сайжруулахад бол нэн чухал одоо хувь нэмрийг оруулж амжилттай одоо хэрэгжиж дуусж байна. Мандал сум маань Монгол улсынхаа хэмжээнд бас судалгаагаар Мандал сумд бол олон бичил уурхайчид ажиллаж амьдардаг гэдэг утгаараа сонгогдож энэ дээр бол төсөл хэрэгжсэн юм аа. Энэ бичил уурхай талаас гэдэг юм уу? Энэ маш том давуу талтай юм төсөл байхгүй. Тэгээ дээрэс нь энэ нөгөө байгаль дэлхийтэйг ерөн зүгээр хүн яаж зөв боловсон харьцахыг яавал одоо байгаль орчныг бид нэр одоо сүтгэхгүй байгаль орчинтойгоо ээлтэй харьцах гэдэг талаас сургалтуудыг нэлээд сайн явуулсан байна. Бид бүхэн энэ сумын хэмжээнд хариуцлагатай уул уурхай зөв одоо уул уурхайг бий болгохын тулд бас та бүгдийн дэм зэмжлэг бид бүхэнд бол маш их нэмэр боллоо. За хэрэгжиж эхэлсэн цагаас хойш одоо бичил уурхайн салбарыг албажуулах, хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгах чиглэлд бол Монголын бичил уурхайн нэгдсэн дээгүүр холбоо болон Монголын бичил уурхайн салбарт нэлээд өнтэй хувь нэмрүүдийг оруулж ирсэн. За 2022 оны Монгол Улсын засгийн газрын 296 дугаар тогтоолоор бичил уурхайгаар ашигт малтуул олборлох журам шинжилэн батлагдахад Planet Gold төсөл маань нэлээд гол үүргийг гүйцэтгэсэн ийм байгууллага байна. Төслийн санаачлагаар Мандал сумын бичил уурхайчдын дунд бол хадгалан зээлийн хоршоо байгуулахаар бичил уурхай хэрэглэгчдийгээ хамтраад одоо бүхэл үе шатанд нь тусалцаа дэмжлэг үзүүлээд явж байна. За цээх болоод хадгалан зээлийн хоршоо маань хоорондоо яаж уялдж байна вэ гэх юм бол
Мандал сүм болоод төгөл тосгонд ашиглалтанд орж байгаа хоёр цэхийн маань ашигт ажиллагааны тодорхой хувь нь хадгалан зээлийн хоршоод хандив байдлаар санхүүжүүлж явна. За энэ санхүүжилт маань бол эргээд бичлуурхай эрхлэгчтэй зээл байдлаар олгогдно гэсэн үг. Тэгэхээр бичлуурхай эрхлэгчд маань зээл авснаар үйл ажиллагаагаа сайжруулах, тоног төхөөрөмжөө дэвшилтэд болгох илүү одоо хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг бол өөрсдөө бүрдүүлж байна гэсэн үг. За ингэснээр эргээд одоо хариуцлагатайгаар олборсон хүдрээ хоёр цэхээрээ дамжуулж баяжуулснараа цэгийн үйл ажиллагааг мөн дэмжиж байна гэсэн үг. Тэгэхээр цэг хадгалан зээлийн хоршоо бичлуурхай эрхлэгчд маань хоорондоо бие биенийхээ үйл ажиллагааг дэмжин ашигт ажиллагааны цикл буюу санхүүгийн механизмыг бий болгож байгаа гэдгээр бол онцлогтой байгаа. За 2019 онд Монгол улсад ФАТФ-аас 6 зөвлөмж өгсөний нэг нь бол яг Монгол улсад алт олборлож байгаа одоо олборлогчид болон алтны арилжаа эрхлэж байгаа энэ хүмүүсийн үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах шаардлагатай байна. Нээлттэй бишээс хамаарат одоо мөнгө угаалтанд оролцох боломжтой байна гэсэн. Яг энэний олборлолт хэсэгт бол Planet Gold бол бичил урхаач дээр түлхүү ажилласан, тэдэнд сургалт явуулсан, мэдлэгжүүлсэн, стандартыг нь тогтоож өгсөн, олборлож байгаа процессыг яг олон нийтэд нээлттэй болгож өгсөн төр засгийн байгууллагууд болон төв банк бусад байгууллагуудтай харьцахад нь одоо тусалсан, дэмжсэн. Planet Gold Монгол төсөл нь бичил уурхайчдад нийт шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, хариуцлагатай бичил уурхайг дэмжих зорилгоор Монголын бичил уурхай нэгдсэн дээвэр холбоотой хамтран нийт 6 сургалтын модулийг бичил уурхайчдад зориулан боловсруулж, түүний хүрээнд системтэй сургалтуудыг бичил уурхайчдад зохион байгуулсан байна. Нийт 81 удаагийн сургалт зохион байгуулж, энэ сургалтанд 2048 бичил уурхайчин, 1220 төрийн албан хаагч, 246 иргэд хамрагджээ. Planet Gold-тэй холбогдсон манай хамгийн анхны сургалт чинь мөнгө өсгөө технологи гэдгээр мөнгө өсний хор хөнөөлийн талаар орж ирсэн. Тэгээ тэрний мөнгө өсний хор хөнөөл одоо Минаматагийн конвенц гэдгийг анх л тэгэхэд сонсч байлаа дөө. Энд хамрагснараа бид нар ч одоо өөрөөсөө аюулгүй байдлыг хангаад эргээд нөгөө байгаль орчиндөө бас хандлах шал ондоо өөр болт юм аа. За тэгээд Planet Gold-ындоо маш их баярлдаг шүү гэж хэлье. Төслийн хүрээнд зорилттой аймагуудад гендрийн эдвэгтэн бэлтгэж, гендер ба хүний эрхийн сургагч багшийн сургалтыг зохион байгуулжээ. Улмаар хүний эрх, гендрийн мэдрэмжтэй, хариуцлагатай бичил уурхайн арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх түүчээлэгчдийг бэлтгэх, чадваржуулах зорилгоор гендрийн зөвлөлийг Сэлэнг аймгийн Мандал суманд байгуулахад дэмжлэг үзүүлжээ. Бид нэр төсөлдөө бид нар ийм үйл ажиллагаа, ийм сургалт авмаар энэ, тийм сургалт авмаар энэ гэд бид нар саналаа хэлдэг. Жишээлбэл бид нар ямар сургалтыг авсан гэхээр бизнесээ хэрхэн хөгжүүлэх үү, тарьц суулгац, мод үржүүлгийн талаар сургалтыг авсан байдаг байхгүй. Тэгээ бид нар чи хөөхөө нэг юм тарьцууд өгөө бид нар чи хашаандаа тарьцаа. Тэгээд эн чинь нэг төслийн үр өгөөж байхгүй тий. Гендрийн зүйл байгуулснаар маш их хэрэг нөлөө үзүүлсэн шүү дээ. Бизнесээ хөгжүүлж чадлаа. Гендрийн гэдэг тий эрэг юугаа бүх 20 би 25 хүнтэй байхгүй юу? 25 хүнтэй бүгдэнд нь ойлгуулж чадлаа. Бас гадагшаа тий ард иргэдэд би тий нийгмийн харьцаа хэн нэгэн хүнд би гендрийн талаар ярьж чаддаг тийм мэдлэгтэй байгаа байхгүй юу? Planet Gold Монгол төсөл хэрэгжиж эхэлснээс хойш эрх зүйн орчин, алтны нийлүүлэлтийн сүлжээ, гендер, нийгмийн зайлшгүй үйлчилгээний хүртээмж зэрэг чиглэлээр нийт 6 төрлийн судалгаа явуулж, бодлогын зөвлөмж бүхий тайлангууд эрхлэн гаргажээ. Эдгээр судалгаанд бичил уурхай эрхэлж байгаа иргэдийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, нийгмийн үйлчилгээний хүртээмж, гендерийн асуудал, бичил уурхайн эрх зүйн орчин, хүдэр олборлолт, баяжуулалт, техник технологийн нөхцөл байдал болон байгаль орчны менежмент ба нөхөн сэргээлт, сургалтын хэрэгцээ зэрэг бичил уурхайн бүхий л асуудлыг судалж тусгаснараа онцлогтой. Төслийн зүгээс бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд бий болгосон ололт амжилт, үр дүнг оролцогч талууд төдийгүй олон нийтэд мэдээлж хуваалцахад онцгойлон анхаарчээ. Сүүлийн үеийн мэдээллийн технологи, нийгмийн сүлжээний сувгуудыг ашиглан Монгол англи хэл дээрх мэдээллийг давхарсан тоогоор 1.6 сая хүнд түгээсэн байна. Planet Gold Монгол төсөл нь байгальд ээлтэй цахим хэрэглээг дэмжин бүхий л мэдлэгийн бүтээгдэхүүнээ дижитал хэлбэрээр түгээхийг эрмэлзэж ажиллаа. I want to mention that this is we are finishing this project has been a very long, complex project. Is the first one that the Planet Gold started. I am very proud of the work that has been done by the team in Mongolia, but I also want to extend a thank you to the JEF, to UNEP, UNIDO, to the MIT and all the government partners that have been supporting through all the time
we started this project under huge challenge when COVID was raging around the world. We couldn't travel, etc. But despite all that, the support of the community, the support of the different government authorities, and particularly the excellent dedication of the Mongolia team made this project, I think, a success.